За, дипломын бичлэгээр амар удаан уулзсангүй. I'm finally here. За, би өнөөдөр ямар бичлэг хийх гэж байгаа гэхээр энэ жил 1-р курс дэлсэн. Одоо ингээд дөнгөж их сургуулаа эхэлсэн хүүхдүүд айгүй их байгаа учраас тэр хэдтэй зориулаад би одоо 2-р курс. Тэгээд тэр хэдтэй зориулаад би өөрийнхөө яг жилийн өмнө би жилийн өмнө яг юу мэдчихсэн бол гайгүй байх байсан болоо тий. За энэ дээр тэгээгүй байсан бол би бас одоо ингэчгүй байсан юм билүү. Тэр нь бас амар хэрэгтэй байсан юм байна да гэдэг гэж бодсон. Одоо өөрийнхөө 1-р курс зориулж хэлэх типсүүдээ хуваалцах байна. Нэгт гэх юм бол go to that lecture. Once you start skipping the class, there is no way back. 1-р курс ер нь бусад хоёрнуудаас хараад тахаа. Үнэхээр нэг таслал эхэлчихэл юм бол за тасалж болд юм байна, ингэж болд юм байна гэсэн зүйлтэй учраас таслахгүй байхыг хичээгээрээ. Тэр хичээлдээ явахыг хичээгээрээ. Хідээ профессор нь ингээд лекчерээ одоо PPT-гээ дахин давтан уншдаг тий. Зүгээр PPT-ээс үг ингээд нушаад уншдаг ч гэсэн тэр лекчерт очиорой. Багш нар яг тэр лекцрийн дундуур хамгийн одоо үнэтэй ч юм уу те. За одоо энэ зүйлийг шалгалтанд орж ирнэ шүү. За эсвэл яг одоо тэр үе шалгалтууд болно шүү. За даалгавар дээр ингэ шүү, тэгэн шүү. Одоо амар тийм valuable information-ыг одоо lecture дундуур хуваалцдаг учраас go to that lecture. The second one is join the school clubs. Сургуулийн клуб те яг сургуулийн клуб фэр болж намар болонгууд яг хаад ингэж одоо бүгдээрээ ингэж нэг клубүүд элсдэг. За тэгээ би ч гэсэн элсчихсэн. Тэгээд яг тэр дундаас болохоор элсэн ч гэсэн одоо янз бүрийн жижигхэн workshop ч юм уу, event-уудад те эсвэл meeting ч юм уу одоо үргэлжлүүлээ ингээд залхуураад очтгүй ч юм уу эсвэл за энэ mandatory биш юм чинь очихгүй байсан яахав дээ. Тэгээд одоо очихын оронд тэр ажлыг амжуулчих, энэ ажлыг амжуулчих гэд ер нь жоо хойшлуулах хандлага бол байдаг. Тийм болохоор тэгэж хойшлуулахгүйгээр аль болох одоо өөрийнхөө мэдээж тэр элсэн клуб ч юм бол өөрөө чинь ингээд сонирхдаг клуб л байгаа. Сонирхдаг одоо тийм сонирхдаг урсгалчин байгаа. Тийм учраас тэр клубтэй заавал одоо ганц хоёр митингд нь очиорой. Тэ одоо ингээд жилийн турш биш юм аа гэхэд ядаж очоо хүмүүстэй communicate хийгээрэй. That would expand your community and surroundings and also networking. Урт болохоор balance your study and social life. Otherwise, you will be burned out. За одоо ингээд их сургуульд орж ирэл ингээд хүүхдүүд амар нэг тийм гоё амьдрал хүлээж байгаа, бүр ингээд амар том юм хүлээж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Яг үндэ би ч гэсэн их сургууль орохоос өмнөх яг 100 мөн тэгж боддогс байхгүй юу. Гэхдээ зүгээр ингээд энд болохоор амьдрал зүгээр үргэлжлээд явна. Гэхдээ чи зүгээр энэ газараа тэгээ дээрэс нь өөр одоо гэрээсээ хоол өөр таньж мэдгүй тэг хүмүүстэй хамтдаа сураад хөгжөөд явах тийм боломж баггүй юу. Энэчнээс яг юу ажиглагдсан бэ гэхээр бидний гол зорилго бол сурах. За гэхдээ бид нар ингээд 24/7 хичээлээ гээл академик гэж хөөгд авах юм бол яг үүндээ бидний тийм network хийсэн юм зүйл байхгүй. Хичээлээс гадуурх хийсэн одоо тийм туршлага ч юм уу те волонтерийн ажил за эсвэл ямар нэгэн тийм яг тийм gain хийж авсан зүйл байхгүй үлчдэг. Зөвхөн бид нарт одоо дүүн ч юм уу те эсвэл зүгээр л академик зүйл үлчдэг. Харин бид нар эсвэргээрээ оюутан лайфаа оюутан амьдралч одоо дөнгөж 4 жил учраас бидний нэг experience хийгээд аль болох experience to the fullest хийгээд go to that hiking, go to that event, go to that meeting and also don't hesitate to communicate with people. Yes. I would say that to first year Hazel. Дараагийн дөрөвт болохоор өөрийнхөө сурж байгаа хотыг аль болох боломжоор explore хийх, go wander тий. Би эхний жилдээ ингээд боддог байсан байхгүй юу? За би надад 4 жил байгаа юм чинь би энэ хотоо ингээ үзээд үзчин болчин надад цаг байгаа гэж боддог байсан. Ингээд яг шууд 2 дугаар курст ингээ орж ирчих жоохгүй юу. Тэмээх одоо 1 дугаар курст бол би хот мотоныг үзээгүй. За яг том тийм tourist attraction руу очиод тэгээд ингээ явж исэн. Гэхдээ ингээд амар гоё hidden gems, hidden places байдаг юм байлаа. Тийм болохоор тэр газруудыг аль болох explore хийгээрэй, аль болох үзээрэй. Надад цаг байгаа гэж хойшлуулахгүйгээр аль болох үзмээр санагдсан үедээ үзээд яваад. Тэгвэл бол ер нь курс ахих тусам чиний хичээлүүд ч ихсэн, хичээлүүд ч хүндрэн. Honestly, you won't have a time to go wander, go around. Дараагийнх нь болохоор eat healthy as much as possible. Чи ингээ гэрээсээ хоол за тэгээ чамаа ингээ ийм мэдээчээ, тийм мэдээчээ, эрүүл мэдээчээ. Тэ одоо
шөнийн 10 цаг болж байгаа чинь за чи надад идэж болохгүй шүү гэж хэлэх хүн бол ерөөсөй байхгүй. Тэгээд тийм болохоор чи өөрийгөө ингэж хараад өөрийгөө хянаад өөрийнхөө одоо ам руу орж байгаа хоол хүнсийг контрол хийх хэрэгтэй, удирдах хэрэгтэй. Мэдээж бид нар ингээд гоё өдөр алханд гоё мэдмээр байгаа, өдөр алханд амттай шинтэй мэдмээр байгаа. Боловч чиний бие чинь ингээд хүлээж авдаг учраас ер нь ингээд чиний бие чинь ингээд эцэстээ хүлээж авах болчин заяа. Тэгээд ингээд чи яг тийм идэл хооллоод яваад байгаа юм бол чи ингээд you will always feel bloated and also амар бүр ингээд ядарсан мэдрэмж дандаа авч явна. Тэгээд эн чинь бас дээрээс нь ингээд чиний тархич ингээд мэдээлэл боловсруулах тэр бүх зүйл чинь ингээд хамаатай би физиолог бүх зүйл чинь хамаатай чиний ингээд идж байгаа ууж байгаа бүх зүйл чинь энэ биенд чинь ингээд одоо биеийн ямар нэгэн партад хамаартай байдаг учраас нөлөөлдөг учраас яг ам руугаа орж байгаа хоол хүнсэн дээр анхаарал хандуулаарай. Дараагийн хөтөлбөр нь болохоор зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй. Одоо ер нь жоохон муухайгаар хэлээд нэг тийм party people гэж байдаг. Зүгээр ингээд цаг тутамд ийшээ явах уу, тийшээ явах уу, инкүүдих үү гэлтэй. Тиймэрхүү хүмүүс байдаг учраас аль болох одоо ингээд чиний хүрээлэлт байгаа хүмүүс нь ч гэсэн өөрийнхөө амьдралыг баланс хийдэг. За тэгээд академиктэй ч анхаарчдаг, social life-тэй ч анхаарчдаг. За тэгээд чамаа ингээд жоохон салхуураад ингээд хөвтөж ангуу те. За би ингээд хичээлээ хичнэе, чи хамт хийх үү гэдэг ч юм уу те. Ингээд би биендээ inspiration болоо явцдаг. Би биенээ ингээд мотивацжуулцдаг те. Тим хүмүүсээр гоё хүрээлүүлээрээ. За тэгээд дээрэс нь тим networking одоо зүйлс дуртай, career oriented те. Тиймэрхүү тим хүмүүстэй аль болох нэгдүгээр курсынхаа orientation week дээр танилцаад тэгээд гоё bond үүсгэхэд close болоод яваарай. За дараагийнх нь болохоор сургуульд орсон цагаас өөрийнхөө карьерийг бодож эхлэх, төлөвлөх хэрэгтэй шүү. Их сургуульд орж ирээд чиний хийж байгаа бүх зүйл чинь одоо хичээлээс гадуур хийж байгаа бүх зүйл чинь тийм үн цэнтэй байх хэрэгтэй. Тэгээд одоо ингээд чиний гоё passion харуулсан, чиний passion харуулсан, чамаа хин бэ гэдгийг харуулсан. За тэгээд чиний мэрэгчлэлтэй ч холбоотой тийм байх хэрэгтэй. Тийм болохоор яг их сургуулийн үүдийг давж алхсан цагаас хойш за би юу хийж болох вэ? Ямар opportunities байна? Тэр болоо нэг хайгаад, судлаад, ирэл хийлээд тэгээд тэр боломжуудыг атгаад аваарай гэж зөвлөмөр байна. Дараагийнх нь болохоор find your study technique. Oh my gosh, this is so important guys. Because би нэгдүгээр курстэй байхдаа яг 10 жилийнхаа study technique-ээр явсан гэх юм уу? Тэр нь миний хувьд яг нэг тийм ажилласан бол санагдаагүй учраас би study technique авах нь зөв юм байна гэж бодсон. Тэгэхээр би ингээд юу хийдэг байсан бэ гэхээр like retaking all the notes and over. Ингээд налж байгаа юм байхгүй учраас тэр бол so ineffective. Тийм болохоор study technique олох хэрэгтэй. Хамгийн өөрсдөө тохирсон study technique-ийг олох хэрэгтэй. Өөрөө одоо олон төрлийн study technique-ийг туршаад тэгээд аль нь илүү тэг тархинд юм үлдээж ийн аль нь илүү чиний ингээд чамд илүү тийм сургац чи эвтэйхэн байна. Тэр study technique болж байгаа. Дараагийнх нь болохоор networking. За би саянаас хойш ингээд ер нь networking хийхдээ ингээд communicate хийх, хүмүүстэй ярих гэдэг зүйлийг ер нь бол яриад байгаа. Яг тэр доормын өрөөнөөс гараад яг өөрийнхөө амьдарч байгаа өрөөнөөс гараад хүмүүстэй харилцан яриа өрнүүлэх, өдөр тутмын яриа өрнүүлэх, за хүмүүст ядаж сайн уу гэж хэлэх бол тэр болгон ч ингээд чиний networking одоо community чинь нэмээд одоо expand хийгээд байгаа гэсэн үг заяа. Тэгээд networking expand хийж байна гэдэг чинь ямар нэг юм одоо тий боллоо гэхэд ч юм уу эсвэл тэр хүмүүс чинь ингээ өөрийнхөө арай сайн талыг харуулсан тий ингээд ийм потенциалтай шүү, ийм шүү, тийм шүү гэдгийг харуулсан бол чам боломжууд бас орж ирэх боломжтой. Тэгээд одоо university life-ыг чи илүү гоё experience хийх боломжууд үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр let's go out and network. Дараагийн нь болохоор mental health-тэй цаг гаргав. Бид нар mental health-тэй аюул их анхаарах хэрэгтэй болдог. Яагаад тэгэхээр нэгдүгээр бид нар одоо тэг гэрээсээ хаал өөр улсад за таньж мэдгүй хүмүүстэй гэхдээ бүгдээрээ яг дэг зорилготой сурыг хөгжиж мэдээ гэсэн зорилготой тэг үе тэнгийн хүүхдүүдтэйгээ нийлээд ингээд нэг сургуульд орсон байгаа тийм үү. Тэгээд бид нартай ингээ хамт амьдраад явж байгаа. За бүгдээрээ л бүгдэнд нь яг бүх юм ингээ шинэ байгаа учраас одоо алин тэр гэхүү яг зүгээр л яг гоё өөртөө ингээ хайртай өөрийнхөө mental health-д анхаардаг. Оройдоо нэгтэй гоё нүрээ цэвэрлээд маск тавиад өөрийнхөө дуртай киног үзээд тэгээд яг тэгж өөртөө гоё ингээд зориулж цаг гаргадаг байгаарай.
Тэгэхгүй бол ингээд өөртөө цаг гаргахгүй байгаалах юм бол байгаал нь. Тийм болохоор өөртөө гоё цаг гаргаарай. Тэгээд өөртөө бас анхаардаг байгаарай. Дараа нь болохоор бас ер нь networking-тэй амар холбоотой. Гэхдээ тэр нь юу вэ гэхээр хүмүүс чамайг нэг удаа хараад дараа нь ингээд таньдаг болчихно. Дараа нь зүрх болгондоо чамайг тэр биш дээ гэж бодно. Тийм болохоор хаан ч явсан бие зүг авч яв, хаан ч явсан үг хэлээ одоо хянах те. За тэгээд хаан ч явсан царайны хувирал, биеийн хилэмж, за тэгээд яаж хувцалж явж байгаа, яаж үнэртэх те. Тэр болгоомдоо анхаараарай. Хүн яг ингээд нэг гоё импрешн авсан байхад чи тэр импрешнийг мэдээж нураахыг хүсэхгүй. Тийм болохоор гоё тийм яг гоё имиж бүрдүүлээд яваарай. Хаан ч явсан гоё зэгцтэй. Тэгээд зурсан хүн болгонтойгоо гоё. За зурсан одоо ингээд таньдаг мэддэг бүх хүнтэйгээ гоё сайн уу? Өдөр нь ямар хөө байна гэд мэдэлцдэг байгаарай. Хамгийн сүүлийн нь юу вэ гэхээр you are on your own now. Хинт чамайг ингээд тэгээч хинт чамайг дүнчин гिचлээ штэ тий. За хинт чамайг даалгавраа хийгээч ингэх ёстой штэ тэгэх ёстой штэ гэж хэлэхгүй. Тэгээд хинт чиний араас хөдөлцөхгүй бүх шийдвэр одоо бүх амьдралтаа гаргаж байгаа шийдвэр бүх сонголтууд гэд одоо яг одоо гэр бүлээсээ зөвлөгөө аван, дэмжлэг аван, тусалцаа аван. Гэхдээ still you're on your own now. Сургуулийн амьдралд нь оюутан болж байгаад нь бүгдээрэнд нь амжилт хүсье. You guys gonna love this experience. You guys gonna love this life. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.